Би 2003 онд лицей сургуулаа төгсөөд энэ сургуульд орж ирсэндээ бас маш их баяртай байгаа. За бүхэндээ танилцуулах гэж буй гайхалтай төсөл маань. За Монгол хүн Монгол бэрийн гэсэн өрөөнд ор би энэ хүү төслийг бичсэн байгаа. За үүний гол агуулга манай зэрэгл нэг сайхан алга ташчих. Тэгээ сайхан одоо тэгээ сайхан тайшраад бид нар ойлгож чинь сайхан дэмжиж байгаа шүү. За миний энэ хүү төслийн гол агуулга нь бол за жилээр жил манай улсад болохоор гадаадаас импортоор 80-аас 90% гадны бараа бүтээгдэхүүн орж ирдэг байгаа. Энэ нь болохоор чанартай чанаргүй олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхийн оронд Монголдо жинсэн хувцсны үйлдвэр байгуулах, үндэсний томоохон үйлдвэр байгуулах зорилготой юм аа. Гадагшаа урсж буй валютын чиглэлийг дотоод руугаа чиглүүлэх гэж байгаа. Энэ болохоор маш хэрэгтэй зүйл. Жилээс жилд одоо маш их худалдан авалт болдог. Жилийн 4 үйлрэлт манай Монголд жинс борлуулагддаг. Тийм учраас үүнийг багасгахын тулд магадгүй 5 жил, 10 жилийн дараа би энэхүү 80 гэсэн хувийг би 50 40 руу оруулахын тулд би үнэхээр зорилго тавиан одоо ажиллаж байгаа. За миний яг төсөл бол яг хэрэгжүүлнэ гэсэн төсөл биш, яг хэрэгжиж байгаа төсөл учраас би яг энийг болохоор онцолж хэлмээр байна. Манайх яг би яг энэ жинсний үйлдвэр байгуулна гэд зорилго тавиад одоогоор яг өрхийн хэмжээнд үйлдвэрлэлээ яг эхэлсэн байгаа. Яг эхний зураг бол материалын дээр яг эсгүүр зурж буй зураг. Хоёрх нь яг бараа материалыг сэмэрчгүй гэж захлаж буй байдлын зураг юм аа. За түүхийдийн байдал дээр бол за цаг дууссан байна. За бүтээгдэхүүндээ нэр өгсөн үү? Нийслэл хотынхаа нийслэл жинс гэх нэрийг яг Urban Jeans-тэй өрсөлдөгч компани гарч ирж байгаа юм байна тий. Баярлж байна. Бас өрсөлдөгч бий болж байна гэдэг чинь хөгжихийн шинжилгээ гэж нэ тий. Одоо би та бүхэнд яг нэг жинс барьж ирсэн байгаа. За. Энэ бол ердөө загвар жинс байгаа. Чин тэр жинсүүд бол тий. Хийсэн байгаа. Би маа найзууд ч гэсэн яг аваад захиалгаар оёх уу? Захиалгаар ойдог. Гэхдээ маш их юм. Эхний ээлжинд бол би яг зүгээр зах зээлээ яг үйлдвэрээ үржүүлэх учраас зүгээр 20 мянган төгрөгөнд зүгээр борлуулсан. Одоогоор бол маа найзууд ер нь нэлээд олон хүмүүс худалдаж авсан байна. За. Амар төвшөнд баярлалаа. Яса гоё юм гаргаж ирлээ. Би нийт монголчуудаа тэр импортын хямд байна гэх тийм хямд жинс сэтгэ аваа. Энэ хүүхдийн 20 мянга ч байна уу, 200 мянга ч байна уу, энэ хүүхдээс аваасчээ гэж уриалмаар байна. Би одоо оюуны өмчийн газраас сууж байгаагийн хувьд төлөөлөл болж байгаагийн хувьд ингээ хэлгээд тухайн нэр маань өөрөө тухайн бүтээгдэхүүнийх нь чанарыг харуулж идэг. Тэгээд ер нь бол чанартай, чансаатай юм ээжэж брэнд үүсдэг баг тийм ээ. Олон зуун жил, олон 10 жил одоо хэрэглэгчтэй үнэнч байж тий. Сайн материалаар, сайн жинс, сайн загвар бий болгож байна. Тэр нэр гэдэг юм одоо юу гэдэг юм. Оюуны өмчийн газраар барааны тэмдгээр хамгаалуулж бас явж байгаа юм. Тэр нэг хийх мөнгө орохгүй. Ямар их сандардаг юм бэ? Харин тий. Яагаад байгаа юм бэ? Одоо хүртэл тайвширахгүй юм. Бүх шүүгч нар өөрт нь бараг үнэлтээ өгөөд нэг өгүүлбэрээс нь тий тэнцчлээ гэд ахад чи ерөөсөө өөрийгөө ярьж чаддаг биш хийдэг л хүн юм байна л та тийм үү? Харин би сэтгэл хөдлөөд байна л да. Хөдлөөд үнээр ингээ гарна гэж чир бити тэгэлдээ ийм мундаг байж иж өөрөө бүр бүтээгдэхүүнийхаа дээжийг аваад ирсэн юм байж иж зөрөгтэй бай за сайхан байна. Монголынхаа ирээдүг ийм сайхан байгаад эхнийхээ бүтээгдэхүүнийг бариад ингээд миний өдөөс харц огсоод ярьж байгаа нь үнэхээр бахархалтай байна. Тэгээ шүүгч нар дараа нь саналаа илүүх бах. Би чамайг тэнцүүлсэн за. Баярлаа. За тэгээд миний өв тэнцсэн. Баярлаа. За амка нэг юм хэлээгүй. Танах чи нэрээ нийслэл гэж өгсөн ч юм уу те? Яг энэ нэрний хувьд яг бодож байгаа л тоо тэгээд гадаад нэр өгөх бол дэмэн шүү. Яа тэгвэл Монголын одоо дотоодын бүтээгдэхүүн гэж хүн бодохгүй шүү дээ. Шинэ урбан жинс гэдэг шүү дээ. Тэгээд бид нар яг урбаныг ингээд бас англичууд urban гэдэг шүү дээ. Urban culture гэл тий. Тэр бид нар нөгөө дуудахтаа хүртэл буруу дуудаг тий. Гадаад нэр өгчхөр хэцүү. Дээрээс нь нэг л сонирм ахгүй. Чи Монгол нэр өгөх хэрэгтэй. Дээрээс нь ог нэр өгсөд байхгүй. Тэгжээ чи патентаа хамгаална. Тэгэхгүй бол чамаг чи тэр бум долларын орлого ороод ирэх юм бол арслан засгал чамаг дээрэмдэн заяа эн чинь арслан заслын түүх биш үү? Ойлгосноо. Чи зүгээр босоо тогтолцоотой тий одоо хаан засгалтай ч юм уу социалист засгалтай улсад амьдарч ивэл эсвэл Швейцарын шиг байнгын засгалд ажиллаж амьдарч ивэл ямар ч нэрээ өгж болно асуудалгүй. Тэр бол хууль байдаг. Хавтгай засгалд бол хууль болдог. Тэгэхээр чамаг одоо дээрэмдэх аюул байгаа байхгүй. Тэгэхээр чи ог нэрээ өгөөд яваарай. Амжилт хүсье. Баярлалаа.